Тэгэхээр энэ ерөөсөө цэцтэр наад чинь унах вэ гэж санаа зовоод байгаа маа. Түрүүний хэлээд байгаа чи. Эрүүгийн хуулийн дээр чинь ялын төрөл нь одоо юу гэдгийг 5-аас 10 ч гэдэг юм уу, зорчих хэрхий хязгаарлагч гэдэг юм уу, баримтлах ч гэдэг юм уу, зүйл дээр байж байгаа шин. Тэгэхээр шүүгч хуулинд байгаа зүйлийг хуулинд байгаа ялаад өгөх ёстой. А хэрэгжүүлж чадахгүй юу гэдэг бол энэ бол төрийн өөрийнх нь асуудал. Тэгэхээр хэрвээ одоо бид нар төр өнөөдөр энийг хэрэгжүүлэхгүй 19 он хүртэл байгаагүй л нөгөө заалдуу чи өөрөө хүчингү болохтой адил болчихно гэж би хараад байгаа байхгүй. Тодорхой ял өгсөн үү? Өгсөн. Тэгсэн чи одоо жишээлбэл юу гэдгийг 20 гингуудны шорон байхгүй уучлаарай төр болио гэж хэлж болохгүй үстэй. Эсвэл одоо баримчил гингууд нь баримчлах байр байхгүй болио гэдэг ч юм уу. Одоо 7 сарын 1-ээс буюу одоо сар хүрэхгүй хугацаанд хэрэгжиж байгаа хуулийн дээр өнөөдөр бэлэн биш байна. Төсөл явж байгаа нь юм байгаамаа гэдэг бол энэ хууль чинь бүгдээрээ хоорондоо дагалдах учраас хоорондоо уялдаатай учраас энэ бол ингээд юу гэдгийг гацсан штэ. Прокурорын хууль, шүүхийн шийдвэрлэлийн хууль, эрүүгийн хууль, эрүүгийн эргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бүгд өөрийнхөө зохицуулалттай юм шиг боловч хоорондоо яг нэг амын сүнсээр холбогдсон. Нэг заалт, нэг өгүүлбэр нь өөрчлөгдөхөд тэр хуулийн аль нэг нь зогсчдөг байхгүй. Тийм учраас миний асуугаад байгаа юм нь оронтоо яг тодорхой хэд гарахын, санхүү яг хэд гарахын, түрүүний хэлдэг яг тэр шинжилгүүд чинь байгаа мó гэж асууад байна тэр штэ. За эрх зүйн шинжилгээг бол хийж болно. Эрх зүйн шинжил дотроо хууль тогтоомжийн шинжилгээг хийхэд амархан хэдэн үг өгүүлбэрээ гадаадаас хуулаад биччихнэ. Санхүүгийн, техникийн, боловсон хүчний шинжилгүүд чинь байгаа мó тэр нь бэлэн байна уу гэхээр байгаа юм шиг та нар ярьж оруулж ирчээ. Одоо нөгөөдүүлээ араас нь нөхөх болчиход байна штэ. Энэ үнэн үү гэдгийг би асуугаад байна л да.